За манай баг хамт олон дараагийн ээлж зочин дээр ирсэн байна. За Skybar Fitness Lounge Club-д зод цэцгийн шинж юу вэ? Skybar Fitness Club. Lounge. Юу вэ? Skybar Fitness Club. Албан ёсны эрхтэйгээр Монголд орж ирсний давуу тал юу гэхээр албан ёсны сайт дээр үнээрээ судалдаалагдаараа онцлогтой. Бах онцлогтой. За одоо За манай Fairtex баг хамт олон дараагийн зочин дээр хүрэлцэн ирсэн байна. Skybar Fitness Club-д зол цэцгийн шинж хатаг бэлтгэл сургуультаа базааж байна. та бүхэндээ сонирхуулахад Fairtex брэнд маань бүр 1958 оноос эхэлж зөвхөн мэрэгжлийн тулааны тамирчдад одоо зориулж хувцас хэрэгслийн одоо хийж эхэлсэн юм байна. 1971 оноос тулааны бүхий л төрлийн тоног хэрэгслийг үйлдвэрлээд олон улсад түгээж эхэлсэн байна. Өнөөдөр манай хамт олонны зорин ирсэн хүн бол зод цэцгийн шинж хатаг, MJ холбооны 60 кг-ийн авраг, reality show master тулаанчийн хөнгөн жингийн авраг, One Championship холбооны одоо тамирчин байна. Манай хамт олонны гарын билгийг Монгол улсын гавьяад тамирчин Наран Донголах маань өгнө. За шинж хатгуудад болох тэмцээнд амжилт хүсье. Fairtex хамт олноос дараа бүтээгдэхүүн хийж хэлэг болж байна. Зя. Толгойн хамгаалт боксинг билээ. За миний авах хүсчихсэн байлээ. Жилийн хамгаалт. Анги шорт. Fairtex их маш их баярлалаа. Одоо ингээд торондоо игээд авчихгаа. Fairtex брэнд натаа ингээ хавт байгаад маш их баярлалаа. Тэгээд одоо болох талаанда Fairtex брэндтэйгээ маш их хүчтэй тулалдах учраас маш их хичнээн. За. Fairtex-ийн хамт олонны одоо бидний өрөө бол бие биш бид байдаг. Тэгээ нэг хүний ард бол одоо маш олон хүмүүс үйж дамжсан төрдөг. За тэгээд өнөөдөр шинж хатгийг өнөөдрийн тулаанч бий болоход одоо үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг бол одоо Гантам руу байж байна. За манай ганаа найз маань хөлийн техникүүдийг зааж карате кикбоксинг тэмцээнүүдэд оруулж ард нь байж одоо тусалж байсан, чиглүүлж байсан найзтай одоо тий мундаг тамирчин гаргахад одоо би сэтгэлээ оруулсанд баярлалаа гэд баяр хүргээд гэсэн бүтээгдэхүүнүүд хийж өгч байна тэгээд. За баярлалаа. Тэгээд танаа хамт олонд маш их баярлалаа. Мэдээж би биш бид гэдэг өөрөө чинь бол маш их гоё таалагдж байна. Тэгээд ганц мод гал болдгоо гэдэг сайхан үг би. Тэгээ бүгдээрээ бие биенээ дэмжиж уухаан дуун дэлхийн булан болгонд хүрээсэ гэж бодож байна. Шинж хатгах маань өөрийнхөө тухай товч танилцуулаач үзэж байна. Миний хувьд 14 наснаас тулааны спорт буюу бокс спортоор хичээлж эхэлсэн. Анх одоо Дамдингийн Түр Бат багш дээрээ одоо хүртэл одоо бэлтгэл сургалт хангаад бүх заавар зөвлөгөөгөө аваад явдаг. Анх боксинг төрлөөр эхэлсэн одоо холимог талааны спортоор одоо түлхүү үзээд яг тийшээ чиглэж гисэн явж байгаа. Бокс спортоос холимог талаан руу шилжээд бас 7 жил болсон байна. Мөн One Championship холбоонд ээлж тулаанаа хийх гээд удахгүй бас явах гээд байна. Төрсөн нутаг бол аль аймгийн? Би Сэлэнг аймгийн Мандал сум буюу одоо хүмүүсийн мэдгээр Зүүн хараа гэж ирдэг. Тэнд төрсөн. Бүр жоохон байхдаа хотод ирээд хотыг хөлт болоод. Тэгээд 14 наснаас бокс хийсэн. За боксинг болон тулааны урлагийн амжилтууд холимог талаан руу ороход мэдээж хэрэг нэг өөртөө бодсон зүйл өөрийгөө сорж үзэх ч юм уу. За нэг хөллийн техниктэй спортыг хараад оролдож үзсэн чи болох санагдсан тий. Эсвэл ингээ барилдаантай цуг тэгсэн ирнэ цогтөг энийг ингээд оролдоод үзсэн чи болмоор санагдсан. Ингээ сонирхолтой байгаад эсвэл тэр тиймэрхүү одоо өөр төрлийн тэмцээнд ороод үзсэн чи би төрүүлээдсэн баг. Тэгээ төрүүлээдсэн болохоор за ер нь одоо холимог талаа надад ер нь зогх юм байна гээд холимог талааныг сонгосон, гаргасан үзүүлсэн амжилт гэхээр би яг өсвөрийн наснаас ихсүүлээд орсон тэмцээн болгоомдод өрүүлж ирсэн. Энэ дотор боксинг спорт бол маш бас чанга, ширүүн хатуу спортуудыг бас нэг нь
Тэнгүүт боксын спорт дээр одоо бэлтгэлийн төвшин хүртэл сайн байгаад яг нөгөө сайн тамирчтайгаа цуг хийдэг байсан болохоор ер нь өөрийгөө маш сайн сайжруулж чадсан баг. Тэгээд өөр төрлийн тэмцээнд орох хүртэл надад зодтолтоход ч гэсэн толтоход ч гэсэн айгүй бүх юм надад ойрхон байсан. Тэгээд өсвөрөөс ахуулаад залуучуудын нас гээл ер нь нэлээд олон тэмцээнд кикбоксинг тэмцээнд, мотобоксинг тэмцээнд, боксинг тэмцээнд гэд ер нь их төрөлдөг байсан хүүхэд. Тэгээд одоо нөгөө холимог талд орсон бас нэг дөхөн болоо тий. Ганаагшуд л бас энэ талаар наавч гэсэн энэ тэмцээнд ороодгоо тэгээд ингээд одоо багаас өсвөр наснаас байхаас ахуулаад кикбоксинг тэмцээнд бэлдээд ингэж бас оролдсон баг. Анхны шинжихтыг оруулсан анхны одоо босоо тулааны тэмцээн ямар тэмцээн байв гэж? 2011 он юм да. Ширэнбэлэг клуб яг тэр үед одоо ширүүн одоо сайн тамирчин болсон. WBS одоо Монголын анхны мэрэгжлийн боксын авраг Баярхүү одоо шигшээ богийн Бямберт одоо 75 тоглож байгаа тий. 71 тоглож байгаа Бямберт нь тэгээ шинж хатдаг. Энэ хүүхдүүд байсан Ширэнбэлэг клубт. Би чинь Ширэнбэлэг клубт 2007 оноос хойш бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд энэ хүүхдүүдийг хараад үнэхээр тэр гар мар бол үнэхээр сайн. Тэгээд нөгөө би ч нөгөө тэр үе чинь Японд нөгөө Кяван тоглодог байсан. Яг л нөгөө кикбоксing нөгөө бэлтгэл сургалтаа хийгээд байсан. Тэгээд энэ хүүхдүүд чинь бас хараад нэг дагаал ингээл хийгээл нөгөө Мишонкийн төвшгөлж явах чинь энэ тийнд очиж хөшгөлөөл те. Эдрийг харна. Нэрээ эдрийг бас нэг ингэж кикбоксоор тулдуулчих болох юм биш тэгээд эдэрт одоо анханасаа мавши гэрээ хөлөө хөшгөлд ингээ заагаад эхэлж байгаа. Тэгээд эхлээд 2011 он шиг санаж байна. 2011 онд захилгаан тээвэр компани захир Жаргал сайхан гэж ах хүү байсан. Жаргал сайхан гэдэг ах хүү намайг дуудаад санал тавиад энэ хүүхэд залуучууд ер нь ингээд бие хамгаалах урлагаар ингээд хичээлүүлэх хэрэгтэй байна. Тэр хүмүүсийг сайн хамруулах хэрэгтэй байна. Ямар тэмцээн зохиогол болох вэ? Тулааны төрлөөр. Тэнгүүд нь за тулааны төрлөөр кикбоксing дүрмээр. Тэгтээ каратагийн шүлцтэй. Шууд ингээд нөгөө бүтэн хагас гэдэг туг өргөчдөг. Тий. Тийм тэмцээн зохион байгуулад тэгээд насанд нь 14-өөс 15 нас гэж заагаад насандаа 2 жингийн ялгаатай. Хүнджин хөнгөнжин. Тэгэхэд энэ тэмцээнд анх удаа шинж хатдаг орсон. Бямбердэн орсон. Бямбердэн хүнджинд төрүүлсэн. Чаги болохоор хөнгөнжин. Тэгэхдээ хамгийн гайхалтай нь манай хоёр хүн хоёулаа хөлийн өчгөлтөр хүн бас. Тэр үеэс хараад үнэхээр бас хүүхдүүд ингээд сурах те өөрсдөд нь ирмэлзэл байна сурч чадчихээн. Тэрний дараа 2015 он 19 настай MJ-ийн сорилт тулаанд манай асан Пүрийг сорилт тулаанаар ялж гарч ирээд хүн цохилтоор ялаад дараа нь үүрийн цолмонтой тулдаад тэгээд аврагсан. Энэ жилийн аврагсан. Мастер тулаанчлал дэшоогоор яг миний холимог тулааны гараа яг эхэлчихсэн. Мастер тулаанч дээр чинь бас сайн тамирчид маш их орсон. Хөнгөнжинд бол 65-аас доош килограммын жинд бол шинж хатдаг төрүүлсэн. Хамгийн хүнд тулаан нь ямар тулаан байв та? Жил гарангийн өмнө хятадын тамирчин тулаанч Ченрүү гэж залуудад тоглосон. Ready? Let's go. Яг надад хамгийн хүн тэр санагдаж байгаа юм бэ гэхээр тулаан товлогдоод гэрээгээ хийгээд тулдахаар болцсон тэр үедээ бэлтгэлээ маш сайн хийж байгаа үед тэгэхэд одоо өрсөлдөж байгаа бичлэгийг маш сайн үзэх те судалгаа явуулдаг ч юм. Энэ үедээ би бүх бичлэгийг үзэж байхад энэ хүн маань гараа маш сайн цогтөг хүмүүстэй таарсан, тулдсан тэр болгон дээрээ маш хүнд цохилт авж ийж оногдож ийж ерөөсөө ундаггүй хүн байгаадсан баг. За би тухайд өөрөө бодохдоо нөгөөдөл нь бас тэгж амар жинтэй цохиж унгаахгүй юм байна л гэсэн юм боддог байсан. Яг өөрөө тоглосон чинь үнэхээр 3 раунд битээр зодтолсон байхгүй. Би шүүгчний саналаар ялсан. 3 раунд унж болох газар хаана вэ? Маш хүчтэй цохилтуудыг оновчтой хийсэн. Чулуун ирүүтэй, төмөр ирүүтэй гэдэг шиг огт ундаггүй хүнд босоо тулаанаас цохилтоор ингэ наваад хэлэхгүй байгаа учраас арай надаас тутмаг байгаа учраас аль болох нэг хэвтэй барилт алуу шилжүүлдэг, намайг ноолдог. Тэр бол маш хүнд тулаан. Тэгээ тэг таун алдсан байсан. Босоогоос би угна гэд харахад хожоод би оноод илүү байгаа хэрнээ. Тэг таун ингээд газарт шилжээд би дорн байгаа да. Одоо босч ирээд тулаан дуусны дараа шүүгч 2 гар барай зогсож явахад 50% бодож исэн. Миний гарыг өргөсөн. Тэгээд ялсандаа маш их баярлж исэн. Маш өөртөө баярлаад исэн гэх юм уу. Хамгийн хүнд тулаан бол тэр л Осол гал гарсан гой тулаан амсалтай 3. Миний гар өвдсөн. Миний ингээд үе янг гэ бүр янгинжсэн
Ингэж яхад нөгөөтг чинь унахгүй гэж зогж байгаа. Унж өгөхгүй. Би дотроо зодтолж явахдаа би зогж явахдаа өөрөө гайгаад зүйдээд тэгдэг тий. Яа. За мөн асуухад хүүхэд бас хамгийн сайхан мөч. Хүүхэд насандаа өөрөө нэлээ хөдөлгөөтэй, нэлээ сахилахгүй тийм хүүхэд байсан юм чи. Тэгээд гой зүйлхий надад ер нь дуучин байсан нэрэж. Тийм би чинь шоунд ороод ямар шоунд би чинь дууны дугууланд явдаг найрал дуу манд байдаг тийм хүүхэд байсан. Тэгээд багас өөрийгөө бас олон юмд сорж үзэж ийсэн, хөөрж үзэл, хувилбараа сольж үзэл ингээл яг тэр дуунд бас дууны тэмцээнд ороод дууны реалити шоу явж ийсэн одоо камертай хоёргийн шоу. Тэр хөөрхөн би ч гэсэн өөрөө тэр бичлэгэнд хайртай шүү. When I am down and oh my soul so weary, when troubles come and so my burden to be, and I am still. Багшд хэлэхгүйгээр өөрөө нэг гадаад дуу бэлдээд бэлтгэл хийхгүйгээр үгээ цээжлээ. Тухайд ч нөгөө хүүхэд чинь одоо дууны хутгыг ч ойлгохгүй тэгсээр нэ сонсголоороо таалагдсан дуугаа сонгоод авцсан. Тэрийг өөртөө бэлдээл нэг тал байлд 0 байлд ч юм уу тий гэрте ганцаараа байхтай ч юм уу тэгж нэг дуулж алж байгаа л орсон. Тэгэхээр чи өнөөдөр ийм нэлхаараа хүүхдэрээ мөртлөө энэ спортод их спортчууд ээ бурхан минь энэ ийм өндөр амжилттай явж байгаа. Миний хүсэлт бол би чамайг спортын замаар яваасаа ард түмнээ баярлуулаасаа гэж хүсмээр байна хандаа. Маш зөв зогсон шүү дээ. Би спортоор явсан. Тэр камертай хамтлаг дээр бас медах хэлж исэн тэрийг медахаа баярлалаа шүү. За яг одоо нэг тулааны тав гарцсан байгаа. Миний бэлтгэлээ нөгөө нэг одоо маш их ачаалтыг хийж байгаа үе байгаа. Тэгээд 7 сарын 12-нд яг Монгол наадмаараа Тайланд улсад тоглоно. Тэгээд миний өрсөлдөгч маань Филиппиний Team Lakay гэж бас маш том клуб байдаг. Тэр клубын бас шилдэг нэг гишүүнтэй тулаанчтай тоглох байгаа. Монголын шилдэг тулаан шинж шатахта 7 сарын 12-нд болох наадмын үеэр болох тулаанд нь томоос том амжилтыг хүсэн өрөөё. Маш баярлалаа. Баяр наадмаар бүхөөс гадна шинж шатахын тулааныг үзэх бас нэг том баяртай үйл явдал болох нь дээ. Тэгээд сайхан ялтаар билүүгээрээ амжилт хүсье. Маш баярлалаа. За ерөөл болчихгоо. Тэгээд хүүхд залуустай хамт жилхэд уриалахад заавал тулааны спортоор биш ч одоо өөр төрлийн бие бэлтрийн спортоор заавал хичээллээрээ эрүүл бие эрүүл ухаан заавал хөдөлгөөн дасгал байж иж оршно гэж захимаар хэлмээр байна. За.